За бүгд нь Есүсийн нэрээр мэдчилье. За өөрийгөө их танилцуулъя. Намайг Отгонбаатар гэдэг. Энэ жил 36 настай. Их нэртэйгээ гэрлээд 13 жил болж байна. Хоёр охинтой. Том охин 12 настай Султан Шигтгэе. Бага охин 2 настай Болор Шигтгэе гэдэг. Амар гоё нэр гэсэн. Ер нь бүртгэл мэдээллийн төвд баг нэг байдаг нэр юм байлээ. Тийм болохоор оюуны хүчин ороод бас нэрийг баталгаажуулаад авчихсан. Тэр хүүхдээ нэр өгмөр өгөхөөр бол одоо хууль зөрчиж байна гэсэн. Рафта уцаад яг юм зам өгж авцаад бас. За шинэ угсгээд Христийн цуглаанд үйлчлээд 5 жил болж байна. 11 жил аав хэргээд чуулганд үйлчилсэн. 11 жил үйлчлэхдээ Магдалины удирдагчаар бас үйлчлээ. Харин 5 жилийн өмнө цуглаанаас илгээгээд тэгээд шинэ угс цуглаа маань хэлсэн байгаа. Өнгөрсөн 8 сарын 27 хавцаа. Гэвч 8 сарын ихээр 13-нд шинэ угс цуглаа маань 5 жил яваад илгээсэн. За тэгээд нийгэмд ер нь ажилладаг. Бүтэн цагаар эзэнд үйлчлдэг. Гэхдээ бүтэн цагаар үйлчлэхийн тулд хэд хэдэн ажил хийх шаардлагатай болсон байгаа. Тэгээд жижиг чуулганы хувьд болохоор бид нэр ер нь бол манай чуулганд үйлчлж байгаа удирдагч нар пастор бүгдээр ер нь ажил хийдэг болсон байна. Тэгээд миний хувьд болохоор гэр бүлийн радиод өглөө болгон даваагаас баасан гал хүртэл явдаг 930 гээд өглөөний радио шоу байгаа. Тэр шоунд хөтлөгчөөр ажиллаад энэ жилтэйгээр 3 жил рүү орж байна. Сүүлийн 7 жил гаруй ер нь хэвлэл мэдээллийн салбарт дандаа ажилласан байна. За нэг юм байна. Өөрөөр очоод танилцуулахад. Тэгээд өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй хуваалцахаар ирсэнтэй хэмээлттэй байна. Яг л эзнээс дуудлага авсан өдөнд нэг юм гал асцсан төсөж байгаа юм жоохон муурцсан байна. Яг зорж ирж байгаа юм бол нэлээд юм галтай орж ирдэ шүү дээ Библийн сургууль. Тэр нэг хөгжөлтэй ангаач юм уу явган яриа маягийн байдаг байлаа шүү дээ. Нэгдүгээр курсын оюутнууд бол бүгдээрээ пастор. Дандаа костюм бич ахтай зангаа зөөсөн дипломатсон хөрсөн. Ер нь харцсан нэг юм пастор харцтай байна. Тэгээд хүнтэй ингэ юм хараа аль болох зөвлөчих гээд байдаг. Хоёрдугаар курс руу орох гэхээр хурцсан арай нэг өөр болоод чөлөөтэй болоод нэг спортлог болоод эхэлдэг. Тэгээд арай нэг юм хөдөлгөөнтэй болоод. За тэгээд гурав руу ороод ирэхээр ер нь жинхэнэ дахалдаг болоод эхэлдэг. Гэртээчдэр сургууль дээрээчдэр эзнийг хүндэлж тагаад онцгой газар, онцгой цуглаан, онцгой юм гэж байхгүй бүх юм л Бурхны хувьд чухал болсон. Гэртээч байсан, сүмдэрч байсан эзнийг аваад дагаад хэлдэм байх лээ. Тэгээд мөргөл явчихсан. За тэгэхээр эзний үгийг хаалцахаас өмнө бүгдээ довчхон энэ цагийн төлөө хийцэндээ залбираад энэ үгийн цагийг эхлүүлье. Бурхан эзэн минь та биднийг өөрийнхөө хаанчлалын төлөө дуудаж бас биднийг өндөр дээд хөв тайван руу авчирсан. Бидний гинтэн байхад бидний гмийн төлөө эзэн Иесус та загалмаа дээр хүч амлагдсан нэгэн болох Месая өөрийнхөө ариун цусаар та бидний гэм нүгэлт амьдралыг угаан цэвэрлэж түүгээр барахгүй энэ дэлхийн ертөнцид таны гэрчлэн амьдрах мөнхийн улсын элчин сайдын хувь тавиланд өндөр дээд хувь тавиланд та биднийг дуудсан. Эзэн бурхан энд байгаа хинч өөрийнхөө гавьяагаар эсвэл танд таалагдахаар сайн байсан учраас энд ирээгүй. Харин таны нэгүслээр ирсэн. Танд үнэхээр баярлалаа эзэн. Бид бас үгийг сонсохдоо нэгүслэр бэлгсэн, нэгүслэр өрөөгдсөн, нэгүслэр хайрлагдсанаа ойлгосон даруй зөвсдөг л явж. Таны үгэн дээр бид анхаарлаа хандуулах гэж байна. Эзэн та өөрийн үгээр биднийг явах зам чиглэл байх ёстой дүр төрх бидний залбирал, магтаал, үг яриа, үйл хөдлөл, зан чанар, харилцаа, хандлага гэд бүх зүйлийг өөрийн үгээр та дахин хувьсган өөрчилж өгөөрэй. Шилж авсан алтаас ч илүү эрхэм үнэтэй нандин үгийг тань бид хүсэнчлэн залбирч байна. Бидний эзэн аврал, найдвар, баяр хөөр, өмг түшиг, бахархал, уран зориг, үлгэр дуурай маань болдог. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За, Библийн сургуульд сурна гэдэг бол та үнэхээр өрөөгдсөн хүн байна. Амен. Библийн сургуульд сурж байгаа учраас та нар маш олон Библийн талаар олон гайхалтай мэдлэг, мэдээлэл, ерөөлөлтөд дүүрнэ. Тийм учраас би та нарт айхтар болон за би өөрөө айхтар мэдлэгтэй хүн шилтэй. Амар мэдлэгтэй хүн шиг юм ярих гэж байна шүү дээ.
Тэгэхээр яг иймэрхүү мэхээр та нар нүдээ бай том болгоод надад бас туслаарай заа юу гэх гэж байна. За харин би та нарт юу ярих гэдэг нь зүгээр л урам өгмөр. Яагаад гэвэл бид нар маш олон зүйлийг эхлүүлдэг. Тэгээд харамсалтай зүйлийг эхлүүлдэг. Басаа эхлүүлсэн зүйлээ дуусгаж чадахгүй орхидог. Яг үнийг хэлэхэд эхэлсэн сайн зүйлүүд маань дуусхийг бидний дайсан болох адгын өрөөс хүсдэггүй учраас замаасаа буцаж болох олон сайхан шалтгаан бас олон муухай үйл явдлуудыг тохиолдуулдаг. Тийм учраас би танад урам өгье гэж бодсон. Өнөөдөр зарим нь эхлүүлж байгаа. 9 сарын 1-нд зэрэгцүүлээд эхлүүлж байгаа. За зарим нэгдүгээр нь бүгд эхлүүлж байгаа. Зарим 3 дугаар курсээ амжилттай эхлүүлж байна. Гэхдээ дуусгаад 4-гээр дуусгах хэрэгтэй байна. Библиэр юу хэлсэн бэ гэхээр хэрэг явдлын төгсгөл нь эхлээсээ л үж байна. Бүр өрнөлөөсөө ч хэлж байна. Яаж амжилттай гүйж вэ нү? Ямар гоё хөдөлгөөн хийж гүйж вэ нү? Эсвэл ямар гоё гүйж байгаа тийм манайка яаж гоё хөдөлгөж вэ гэдэг нь тийм ч боловч. Харин хамгийн чухал зүйл бол бариандаа орох. Тийм учраас би та нарт нэг урам өгмөр байна. За тэгэхээр өнөөдөр та нарт би урам өгөх үгийг л хуваалцсана гэсэн. Эхлүүлснээр дуусна шүү манайхаа гэдэг л урам өгөх. Тэр урамтай холбоотой нэг чухал ишлэгийг л бүгдээрээ бүх талаас нь хамтдаа харна. Хажууд байгаа найз руугаа хараад эхлүүлснээр дуусгах гэдэг нь чухал юм байна гэж хэлсэн. Исая номын 55 дугаар бүлгийн 9-11 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Исая 55 9-11 дугаар. За эндээс чангаар уншиж байгаа та бүхэн дагуулад хараарай. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг миний зам та нарын замаас, миний бодол та нарын бодлоос өндөр билээ. 10 дугаар ишлэл. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газрыг услахгүйгээр буцдаггүй шиг харин газрыг ургуулж, цэцэглүүлж, тариачинд үрийг идэгч талхыг нь хангадаг. 11 дугаар ишлэл. Миний амнаас гарсан миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр илгээс нь зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй гэсэн. Амен. Бид ямар ч гоё урам үг хэлж, ямар ч гоё баталгаатай юм шиг ярьсан ч бид олон удаа хэлсэн үгнээсээ буцдаг. Яагаад гэвэл бид хязгаартай хүн учраас. Харин хэлсэн үгнээсээ хизээж буцдаггүй хэн нэгэн бидний дунд байдаг. За тэр хэн бэ гэвэл үргэлж бидэнтэй хамт оршдог бурхан эзэн бол хэлсэн үгнээсээ хизээж буцдаггүй нэг юм. Давид хаан яг энэ талаар өгүүлэхдээ тэгж хэлсэн. Тэнгэр газар өнгөр нь одож болно. Иесус зөвөр хэлэхдээ тийм ээ. Гэхдээ миний амнаас гарсан үг бол алга болохгүй гэж хэлсэн. За юу та библиэсийг ойлгосон баг тийм. Тэгэхээр янз бүрийн амлалтууд маань хүмүүс биеинд амлсан янз янзын зүйлээс болоод замаасаа буцдаг. Эсвэл биеийн олбогоор зовсдог. Харин Бурханы хэлсэн үг бол хизээж замаасаа буцдаггүй гэсэн. Эзэн үгээ хэлсэн бол тэр нь ерөөсөө хууль мэдүүлж. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлсэн гэхээр тэнгэрээс сас бороо бууж ирээд газрыг норгож чиглэхгүйгээр замаасаа буцдаггүй шиг. Эзний үг илгээсэн зорилгын заавал биелүүлнэ гэж хэлсэн. Амен. Хэрвээ энэ үгийг бид нар үнэхээр амен гэж ойлгох юм бол бидний залбирал өөрчлөв. Бидний магтаж байгаа магтаалын өнгө төр өөрчлөв. Амнаас нь янз янзын говьлууд харахаа болж харин талархлууд урсдаг болно. Бурхны өмнө очиод эцэг надад ийм асуудал байна, бас ийм асуудал байна гэж асуудлуудын миний үг эзний өмнө шаардаад харин асуудлын өмнө явчихчоо надад бурхан байна гэж хэлдэг гэсэн. Надтай хамт миний бурхан байна гэж хэлдэг гэсэн. Би яг энэ үгийг ойлгосны дараа миний залбирал өөрчлөгдсөн. Би шуудаа ингэ залбирдаг байлаа. Эзэн минь надтай хамт байгаа гэж. Энэ яг энийг ойлгосны дараа нэг сонин залбир шиг санагдсан. Магадгүй та нарын зарим ингэ залбирсэн байгаа. Эсвэл залбирдаг ч байж магадгүй. Еврей номын 13 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээр эзэн би чамайг хизээж орхихгүй, хизээж хаяхгүй мартахгүй гэж хэлсэн. Харин бид нар болохоор үг ямар нэг юм хэлчихээ дараа нь хэлсэн үгэндээ суудаггүй, гойвч даваад байдаг нэгэнтэй ярьж байгаа юм шиг залбирдаг. Эзэн надтай хамт байгаа ч гэж залбирахад юу болохгүй вэ? За шалтгаан юу вэ гэхээр эзэн өгч хамт байна гэж хэлсэн.
Ойлгож байна уу? Шинэ орой болон гэртээ ирээд ихнэртэй ингэж явуулах. Чи өмнөхөр надтай гэрэлсэн үү? Хоёулаа нэг гэрт байгаа юм л дээ. Чи миний ихнэрийг хэвээр яваад зү. Гэтэл байг баталгаажуулаад явуул яах вэ? Эсвэл хин нэгний өмнө очиод юм зам ярьж байхдаа би ихнэрээ зарлахдаа энэ бол манай ихнэр юм а гэж хэлэхдээ би чамайг манай ихнэр гэж хэлчих. Өчигдөр миний ихнэр мөн бидтэй. Гэтэл ихнэр маань ихлэ тоглож яах гэж бодох байх л да. Харин явандаа юу болох вэ? Ихнэр маань уурлаж хэлсэн. Чиний энэ дотор ямар нэгэн болохоо байжлаа гэж хэлсэн. Тэгвэл Бурхны өмнө очиод та надтай яг хамт байгаа юу байхгүй. Юу байгаарай. Гэтэл юу болох вэ? Зүгээр төсөөлөж л байна. Тэгтээ Бурхан харуулчихсан. Би чамайг хизээж болохгүй. Би чамайг хизээж болохгүй. Хүний хайр бол харилцаж байгаа хүнийхээ өгсөж байгаа, уруудаж байгаа, үнэнч байгаа, худалж байгаас шалтгаалаад хүрдэг, хувирдаг, өөрчлөгддөг. Харин Бурхны хайр өөрчлөгдөхгүй гэж хэлсэн байна шүү дээ. Бид нар сайн тэнхээд явах үед одоо Бурхан намайг хараад инээмсэглэж байгаа даа гэж бодлоо. Харин асуудалтай болгоод Бурхан гартаа нэгэн том ташир өрцөө. Зогсож байна гэж төсөөлөв. Эзний хайр хүнийхтэй адил биш. Эзэн бас гэхдээ би чамайг хизээж болохгүй гэж хэлсэн. Тэгвэл эзэн минь хамт байгаа ч залбирахын оронд яаж залбирах вэ? Эзэн минь та хамт байгаа учраас энэ асуудлыг бид авах юм байна. Амен. Эзэн өөрийн үгэнд амласан амлалтаасаа буцсан. Эсвэл эзний амласан амлалт мөн ч байж магадгүй, биш ч байж магадгүй гэж бодох нь өөрөө бас гин юм аа. Эзэн Исаи номын 57 дугаар бүлгийн 10-11 дээр хэлэхдээ буруу цас тэнгэрээс буухтай газрыг устгахгүйгээр буцдаггүйтэй адил миний хэлсэн үг илгээсэн зорилгыг маань хэрэгжүүлэхгүйгээр хоосон над руу буцаж ирэхгүй гэж хэлсэн. Эзэн тань зориулж амласан асар олон амлалт Библиэр дүүрэн байна. Харин тэр амлалтууданд та итгэж байгаа юу үгүй юу гэдгээс үл шалтгаалаад тэр амлалт уг нь биелээ болох юм байна. Амен. Харин бид нар заримдаа итгэж өгдөг. Тэр үтгэл хамт байгаа үгүүдэн заримдаа эргэлзэж. Ямар нэг юм ойлгож байна. Бүгдээ ингэ том харамт гарах ингэ сандра гаднаа сандраг юм шиг байгаа л да. Тэгэхээр дотор ингэ сандраг. За харин өнөөдөр та нартай хуваалцъя гэж бодож ирсэн үг маань Ром номын 8 дугаар бүлгийн 28 дугаар эшлэл байна. Ром 8:28. Ром 8:28. Энэ ишлэл маш олон жилийн туршид миний зүрх сэтгэлд урам зориг, баяр хөөр, урагшлаг хүч тэнхээ асуудал дотор ч гэсэн баяр хөөртэй байх, Бурхныг магтан хашгирах шалтгаан нь болж ирсэн. Энэ ишлэл үнэхээр миний амьдралд маш том урам зориг болсон. Ром номын 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэл яг надад нэг амрах өрөөний хаалганы яг тэр ном шиг санагдав. Заримдаа энэ ишлэл дотор орооны асуудлууд ирэх үед зүгээр амардаг. Тэгэхээр Ром номын 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийг хэрвээ та өнөөдөр ойлгох юм бол ирээдүйд асуудал ирэх үед та өвдөх тань салгамж эсвэл ухрахгүй урагшлахгүй гэдэг янз янзын асуултуудтай зууралдахгүй гэсэн. Ром номын 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийг өнөөдөр та ойлгол. Тэгээд ойлгосныхаа дагуу амьдрал би яг тэгж итгэж байна. Яагаад гэвэл олон жилийн ишлэл надад маш их өгч ирсэн. Хэрвээ та үүнийг ойлгох юм бол та ялагдаж биш яарч юм. Та урд нь нэг гоё тийм өдрүүд надад байсан гэд өнгөрснөө дуусаж амьдрахгүй гэсэн. Харин өдөр болгон дахин ялалтын зүгүүдийг хичээл. Тэгэхээр Ром номын 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийг өнөөдөр бүгдээ хамтдаа харнаа. Ром 8:28. За би ингээс уншиж өгье. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ гэж хэлсэн. Амен. Эзний эмээлээр сул дороо надад 1 жил 6 сарын туршид Монголын Евангелийн эвсэлд гүйцэтгэх захирлаар ажиллах нэг боломж олгосон. Тэгээ айгүйх тогтворч ажилд орсон. Харин ороод нэг хэдхэн сар болсны дараа уган залуу. Гэхдээ айгүй олон ажлууд байсан учраас хөөрхөн сэнсэрч гэлсэн баг. Жохо ядаргаан даа. Тэгээд юу болсон гэхээр заримдаа ингээ юм болон сууж байгаа унтчдаг болсон байсан.
Тэгээ нэг өдөр яг оффист сууж байсан чинь хоёр залуу ороод ирлээ. Тэгээ өнөө хоёр залуу маань ярьж байна. Оги Вастра нэг ийм чухал үйлчлэл эхлүүлмээр байна. Тэгэх юм бол Монгол христиан залуучуудын дунд нэг хүчтэй давлгаа болно гэх. Аюул сэтгэлэн догтлол ярьлаа. Тэгэл би нөгөө яриаг сонсоод ингээл хичээгээ суугаад байгаа юм л та. Тэгтэл нөгөө хоёр залуу ингээл сонсоод яг нүдэн дээрээ бол ингээл сонсоод байгаа юм шиг суугаад байгаа ч гэсэн нөгөө яриа ингээл орж гараад ойртож холбоо гэсэн. Тэр нүдээ ингээл таних гад болтгоо. Нүд ингээл нэг аргадаг штэ ингээл нойр өрөөд хэцүү боллоо. Тэгээ цаа нэг нүдээ анчи гэж бодоод анлаа. Анаад нэрсэн чинь нөгөө хоёр залуу алга болчихсон. Тэгээд анаад нэгээд хүн алга болчихсон чинь зочин. Хайчгүй байдаг. Тэгээд гайхлаа зочлоо. Гайхах зэрэгцээд гэдэг шиг юм боллоо. Дараа нөгөө хоёр залууныхаа нэг рүү нуцтлаа. Гэхдээ тоор чи хайчгүй. Нүдээр дэсэн чи хараад чаа. Тэгээ асуусан ч ярихгүй Оги Вастра битэр ингээл яриад ярьж байгаа таасан ч та амаа ингээд унтчихсан. Миний удаа би нүдэ ханаад нээсэн баг. Эсвэл ч тэр хооронд ам ангаарчиж бас янзын аваа гаргachиж тэр нөгөө хоёр маань гараа явчихж тэгээ битэр таныг ядарчтэй гэж бодоод сэмээрэн гараа явцсан юм байна. Гэхдээ сонирхолтой тэр хооронд нэг 10-15 минут болсон баг. Бизнес айхтар давхраатай өмшөлтэй ингээд удаан анаа нөгөө олон давхраагаа нээх гэж ингээд 10 хэдэн минут болох юм биш л дээ. Тас гэдэг үг нэ. Анаа плечгээр аягүй тийм авсаар хэрэгтэй хэмждэг юм байна. Тэгсэн чи юу болсон гэж 10 хэдэн минут анаад нэг хооронд нөгөө залуучууд гарснаас гадна аягүй гоё амарсан байсан. Нэг заримдаа нүд аргаад нэг хэцүү үед нүдэ жоог анаад нэг хэдхэн минут. Заримдаа 5 минут ч юм уу 10 минут унтаас л бид гоё амарчдаг шүү дээ. За яг үүнтэй адил амьдрал заримдаа урагшлах ямар ч хүчтэй хээгүй болж баяр хөөргүй болж урамгүй болох өдрүүд ирдэг. Христэд итгэдэг байна уу? Христэд итгэдэггүй байна уу? Бүх хүмүүс янз янзын асуудлууд тойрохгүйгээр арай л. Харин тэр үед ороод амарч болох нэг өрөөний хаалганы номерыг би таахын танилцуулж байна гэсэн. Энэ бол Ром номын 8 дугаар бүлгийн 28 дугаар шүү. Энэ ихтэй харах юм бол ингэж хэлсэн. Бидэнд тохиолдог бүхий зүйл гэж хэлсэн. Бүх зүйл. Эцтэй бидний сайнны төлөө байдаг юм шиг хэлсэн. Бүгд хамт хэлээ. Бидэнд тохиолдог. Бүх зүйл. Бүх зүйл. Бүх зүйл. Бүх зүйл. Хажууд байгаа найз гараад хэлдэг. Бүх зүйл. Бүх зүйл. Хэрвээ энэ ихтэй харах юм бол яг энэ үгийг харах юм бол ихэнх зүйл гэж хэлэв. Бүх зүйл гэж хэлсэн. Бүх зүйл дотор юу багтдаг юм бэ? Багт бүх зүйл багтдаг. Бүх зүйл дотор бүх зүйл багтдаг. Бидний тохиолдог бүх зүйл эцэстээ бидний сайнны төлөө байхаар хамтдаа ажилладаг юм шиг. Бидний тохиолдог бүх зүйл. За бүгдээ тэгвэл бүх зүйл гэж ярьж байгаа энэ ерөнхий том зүйлийг хоёр категорид хувааж харъя. Бүх сайн зүйл. Бас бүх муу зүйл. За ихэд бүгдээрээ сайнаас нэг хэлээ л дээ. Бүх сайн зүйлүүд эцэстээ бидний сайн төлөө ажилладаг. Та нарын амьдралд ямар нэгэн сайхан зүйл тохиолдохоор баярлдаг уу? Энэ яг юу болох гэдэг юм бэ? Сэрэмжилт үү? Нэг л сайн олон тохиолдоод. Ер нь сайн араас тохиолдох хосолтой шүү. Бүх сайн зүйлүүд эцэстээ бидний сайн сайхнуудыг л авчирдаг. Сайхан дурсам, сайхан мэдрэмж, сайхан үйл явдал, сайхан үр дүн бий болно. Миний амьдралд их олон сонирхолтой сайхан зүйлүүд болсон. Энэ олон сайхан зүйлүүдээс хариулж мэдээж хамгийн оргил сайхан зүйл нь бол 17 жил юм. Годомжинд лаз өшөглөөд гүйж явсан намайг ихэдсэн өөрчлөлт авчирсан. Энэ бол миний амьдралын хамгийн их баярламаар, догдолмоор, талархмаар үйл явдал. Би эзний хүүхэд болсон. Бурхан аавын төвд ирсэн. Эзэн миний нүдийг нээж зүрх сэтгэлд маар өөрийнхөө үнэнүүдийг таниулж зүйлхийн аргагүй баяр хөөрөөр дүүргэж амьдралыг маань оронгоор нөөцлсөн. Яг энэ зүйлийг би нэг юм үгээр хэлэх дуртай. Эзэн намайг тоос шорооноос яв алтан руу авчирсан гэж. Тэр нь энэ хөв тавилангаа би өндөр дээд хөв тавилан гэж хэлдэг. Үүнээс өндөр зүйл байна. Энэ бол хамгийн сайхан зүйл. За үүнээс сайхан бурхан миний амьдралд маш олон сайхан зүйлүүдийг өгсөн. Та нарын амьдралд ч ялгаагүй. 13 жилийн тэртээ нэг сайхан бүсгүйтэй танилцсан.
За үндэ бол тэр сайхан бүсгүйнийг сайхан залуудаа танилцсан түүхтэй. Тэгээ бид хоёр үерхсэн, дараа нь гэр бүлтэй болсон. 13 жил. Надад үнэхээр ямар ч эмэгтэйгээр ямар ч бүсгүйгээр орлуулж төсөөлж бодомгүй сайхан бүсгүйг эзэн өгснийг би харж талархаж. Бид хоёр яг нэг хүн шиг нэгдэж, бие биенийхээ дутууг нөхөж, бие биендээ өдөр болгон бараг шинээр дурлал амьдардаг. Зарим нь ёо их юм. Яг бурхантай алхаж байгаа хүний өдөрт ингээд үрцэх тусмаар бүчтэй дурдаг гэж байгаа шүү. Гүвээ тэгж байна. Ганх ихнэртэй дурлал үерхээр гэрчээсний бодвол одоо бүр илүү дурлцсан байгаа. Харахаар хайр бүрээл. Тэгээд би ингэдэм болов гэсэн чинь ихнэр маань бүр их хайр хүрт юм байлээ. Тэгэл би өөрөө нэлээд ихтүүтэй нөхөр юм байна гэдгийг ойлгосон. За энэ надад тохиолдсон үнэхээр сайхан зүйл. Бурхан гайхалтай гэр бүл өгсөн. Сайн ихнэр хаанаас ирдэг гэж хэлсэн бэ? Эзнээс ирдэг гэж хэлсэн. Амен. Сайн ихнэр хаанаас ирдэг гэнэ? Амен, амен. Тэгвэл эзэн надад ямар сайхан зүйлийг өгөөв. Баярламаар, иргэн дурсаад, бүр бахархмаар, баярламаар, бусдад ярмаар манай сүмэн залуу маань гэсэн шүү дээ. Пастор нэг 2-3 сэдвээр дандаа ярьж өгөх юм аа. Хамт юм яриа гудамжаар ярьж. Нэг нь юу гэхээр айгүй сүм ярьдаг гэнэ. Цуглаа юм. Явж байгаа нэг байшаахад энэ сүм юу л гоё яана. Тэгээд явж байгаа нэг объект харахад энэ цуглаа юу л гоё л гэдэг гэнэ. Хоёр зүйлний байх гэхээр ихнэрээ дандаа ярьдаг. Гэр бүлийн амьдрал үйл яриад ихтэй бол. Үнэхээр баярламаар олон үйл явдал миний гэр бүл тохиолж байгаа учраас би тэрийг ярихаас. Өөрөө мэдгүй ингээд сагдаг гэсэн үг. Тэгээд бурхан бидний сайн зүйл зөндөө өгдөг. Бас нэг сайхан зүйл тохиолдсныг би та нарт ирчлээ. 4 жил хагасны өмнө байна да. Нэг найзын маань хурим боллоо. Өнөө хуримн дээр би цочин болж өргөдөн очлоо. За тэгээд нөө хуримд очиод хурим эхлэх цаг болсон эхэлтгүй. 30 минут өнгөрлөө эхэлтгүй. За 40-50 минут өнгөрлөө. Сүүлдээ 1 цаг өнгөрлөө эхэлтгүй. Сүүлдээ жиг гэж нөгөө өргөдөн ирсэн хүмүүс маань жоохон гал хүндад ирчихлээ. Хурим ихжсэн хөргөн болохоор миний найз байхгүй. Тэгээ нөгөө найз маань жоохон сандарсан маягтай намайг дуудлаа. За яваад орсон. Тэгсэн чинь гуйж байна. Миний найз ерөөс өдөрч чаач. Чи хөтлөө бич чаач. Гүн би өстө хөрөнгө хөтлөцөөгүй шүү дээ. Зүгээрээ одоо найз мөрөстө харцаагүй байдалд орлоо. Хөрмийг маань хөтлөж гэдэг. Тэгээ яг найзгаа бодвол нөгөө хүлээгээд ирээгүй хөтлөгч нар болов гарлаа. Тэгээд нэг цээжинд байсан хэд хэдэн шүлгээ бараг хэнтэй ангаас ойно гэж уншаагүй л дээ. Хөрөнгөчөөс болохгүй шүү дээ. Өнөөдөр сайхан уруугаар аялж яваад энэ хоёр маань ирлээ гэж байна. Тэгээд ямар ч сан гарч ирэл хөрөнгө хөтлөх хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь хөрөнгө шудрах тийшээ хандж байна. За тэгээд хөрөнгө дуусах тийшээ хандлаа. Бүх юм сайхан боллоо. Хамгийн сүүлд нөгөө хөрөнгөч хоёроо үдэж өгөхөр болсон. Тэгээд үдэж өгөх гэсэн чинь заримдаа ингээ хүний хэл мам орооцолдоо далтардаг шүү дээ. Буруу зүрх ярьж шүү дээ. Аюугаар хөтөлж өртөлж чаад хамгийн сүүлийн тэр хэсэг дээр үдэж өгөхдөө тэгээ хэлчихгүй. За ингээд бүгдээрээ дурлалт хосёо эцсийн зам. За тэрийг стоопсууд их дайцгүй өгдөөсөн гэж. Яг тэгээд хэлсэн чинь нэг багш их ч байсан. Нөгөө их ч маа тас угаад байсан. Ямар муу явтаа өгт бэ? Асуурна шууллаа гэдэг. Тэгээ ёстой уучраа хэл хэлтэрлээ гэж байгаа юм засаад гарсан. Гэхдээ яг тэр хөрмөн дээр хурмаа ихчээсэн нэг хос ирсэн юм байна. Тэгээд өнөө хос маань дараагийн фоногт над руу ярьлаа. Оо сайн байна ахаа та тэр хөрмийг хөтлөөд өгөөч. За тэгээ нөгөө хөрмийг хөтлөө. Тэгсэн чинь тэр хөрмөн дээр дахиад хурмаа ихчээсэн хос байж. Тэгээ энэ тэнд нөгөө хурм хөтлөнгээ замаар тавьдаг штэ. Хөрмийн үйл ажиллагаа юм уу гэдэг. Тэгээ ингээ эргээ утсан чи би 4 жил хурм хөтлөж юм байна. Нэг ч удаа тийм зав тариагүй. Хурм хөтлөө дуусахаар дараагийн захиад гарч ирлээ. Гүнато сайн зүйл тохиолдсон байна үстэй. Тэгээд дээр нь юу болсон гэхээр сүүлдээ нөгөө хурм хөтлөж байгаа юм маань цаашаа халиад яваад одоо ханштай болсон. Тэгээ энэ жилхэд одоо би 30 гаруй хурм хөтлөж байна уу? Энэ 7 хоногт 4 хурм байна. Тэгээ нэг талаа шуулганыхаа үйлчлэлийг дэмжих пасторлын үйлчлэлээ авч явахад надад бурхан нэг ерөөл өгсөн гэсэн үг. Санхүүгийн амьдралаа зохицуулах гэсэн. Нийтдээ 4 жилийн туршид бараг 120-30 хурм хөтлсөн байна уу? Жил болгоно
20-30 хүртэлж байгаа гэсэн. Гэхдээ энэ жил харьцангуй арай их байна л да. Зарим өдөр би 3 хүрэн хүртэлж байлаа шүү дээ. Нэг нь тараал давхиж жоо эхлээл дуусаад давхиж жоо гэдэг. Хооронд нэрийг арай сольж утгах. 6 хас байгаа даа 6. Яг үнийг хэлэхэд бидний тохиолдож байгаа ийм олон сайн баярламаар, бахархмаар, бурхан үнэхээр талархмаар олон сайн зүйлээр бурхан биднийг хангадаг. Та нар ч гэсэн яг энэ сурж байгаа бас үнэхээр сайн зүйл. Танд ямар сайхан зүйл тохиолдож байна. Та эзнийг таньж мэдсэн, аврал хүлээж авсан. Таны нэр амийн номонд бичигдсэн. Тэгээд түүгээр барахгүй бурхан өөрийнхөө бүтэн суралцуулахаар таныг энэ газар аваад ирсэн. Танд ямар сайхан зүйл тохиолдоо вэ? Хажууд байгаа найз руу гараад хэлэхдээ хоёулаад ямар сайхан зүйл тохиолдоо вэ? Та нар бүгдээрээ дуулах аваад зоригтойгоор орж ирээд суралцж байгаа. Магадгүй зарим нь пастор сурсаар яхаа суралцсан. Тэгээд өөрөө надад яг тохиолдсон уу? Хэрвээ ямар нэг юм сурах зүгээр ингээд ямар ч сан пастор сур гэсэн эхнэр сур гэсэн учраас сурж байгаа юм бол танд бүр сайхан тохиолдож байна. Өөрөө ч мэдээгүй сайхан дотор ороод ирнэ гэж хэлсэн. Амен. Тэгэхээр бидний тохиолддог бүх сайн зүйл эцтэй бидний сайныг төлөөлж ажилладаг. Энэ бол эргэлзээгүй сайхан зүйл. Эцтэй сайн үр дүн, сайхан мэдрэмж бас маш сайхан үйл явдлуудыг бидэнд авчирдаг гэсэн. Энэ категорийн талаар ярих юм бол ямар ч маргаангүй бүгд л инээмсэглэн баярлна. Цалин нэмэгдэн гэдэг бол сайхан үйл явдал. Цалин нэмэгдэн гут ер нь усан бууралтад ирдэг хүн хаач вэ? Ямар нэгэн байдлаар эзэн имэж хөрөөж санхүүгийн тал дээр, сүнсний байрал дээр, гэр бүл эсвэл харилцаа олон зүйлүүдээр тань имэж сайн сайхан зүйлүүд болно гэвэл ямар ч маргаангүйгээр Бурханаас ирж байгаа сайн сайхан зүйл. Эцсээр бидний сайн төлөө ажилладаг сайхан үйл явдал байна гэсэн. Харин одоо бүгдээрээ нөгөө категори руу анхаарлаа хандуул. Бидэнд тохиолддог бүх муу зүйл энд байна гэдэг. Бидэнд тохиолдож болох муу зүйлүүд ч байна. Гэхдээ энэ эцсээр бидний сайн төлөө ажиллана гэдэгт бид итгэдэг билүү? Бидний амьдралд ямар нэгэн гэрэл гээтэй сайн сайхан зүйл болохоор аль эсвэл хин нэгний амьдралд ямар нэгэн сайн сайхан зүйл хөгжил дэвшил ирэн бол бид хараад өрөөгцөн хүн гэж хэлдэг. Тийм биз? Гэтэл хин нэгэнд нь өвчин зовлон ямар нэгэн гай гамшиг ирэхээр юу болчихоо гэж гайхдаг. Тэгээд бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр бурхан гэрэл дотор л ажилладаг эсвэл амьдрдаг гэж ойлгохгүй. Гэтэл бурхан биднийг харанхуй дундуур алхаж байсан ч хамт байдаг. Өвчтөй байсан ч асуудал ирсэн ч төрөвч чинь зузаан биш нэмхэн байсан ч бурхан тэнд бас таны төлөө нэг сайн зүйлийг ажиллаж байна. Харин бид энэ зүйлийг төдийлөн итгэж чаддаг. Эхнэр бид хоёр 13 жилийн тэртээ хоорондоо бие биендээ дурлаж тэгээд дараа нь бид хоёр хурмаа хийж аав ээж ах トゥ найз нөхөд сүм цуглаа гэж бүх хүмүүс маань цуглаад үнэхээр сайхан нэг юм байсан. Энэ бол бидэнд тохиолдсон үнэхээр сайхан зүйл байсан. Амьдрал маань яг л үлгэрийн юм шиг хийчихээ. Гэтэл хурам хийснээс хэдхэн сарын дараа бидний амьдралд муу мэдээ ирсэн. Тэр муу мэдээ маань нэг сайн мэдээтэй зэрэгцэж ирсэн. Нөгөө сайн мэдээ нь юу вэ гэхээр 2 зурастай мэдээ байсан. Эхнэр маань бэбитэй болсон гэсэн. Тэр аав ээж болох нь гэсэн. Харин муу мэдээ нь юу вэ гэхээр эхнэр маань хүүхдээ төрүүлэх битгий хүүхдээ тэгж чадвар байхгүй гэсэн муу мэдээ. Яг энэ мэдээтэй зэрэгцээд хоёр эзнээс гүйж залбирсан ч гэсэн нүунийг хэлэхэд зүрхсгэл дотор маш олон асуудал үүссэн. Яагаад ийм зүйл болов? Хин нэг нь ямар нэгэн муу зүйл тохиолдохоор бид нар заримдаа явж очиод бүр тэгж оншилчихгүй байдаг шүү. Бүх муу зүйлийг л гин нүгэлтэй болдог. Тэгэхээр өвчин болгон гин нүглээс болдоггүй. Зарим хүмүүс хүрч ирээд бидний талаар бүр шүзүүлж ялаа. Үе мөчний өвчин бол ясан дотор байгаа эдээр гэж Библиэлд хэлэгдсэн тэр одоо шинж тэмдэг юм. Амар ашиглаж байгаа юм шүү. Тэгээ араас нь юу гэхээр үл уучлал байна уу? Сэтгэлийн шалтгаан. Яг нь битүүр шалгасан. Тэгээ залбирсан бүр эвлэрч болох бүх зүйлтэй л эвлэрэх гэж оролцсон. Гэхдээ өвчин хэвээрээ байсан. Хинийг амьдрал ямар нэгэн асуудал ирээд дутагдаж гачигдан бол бид нар автоматар оншилох байна. Тэгээд
ирээл бүкс хоёр категорид хүмүүсийг хуваацсан юм шүү дээ. Тэгээд энэ өстө бурхантай хамт алхаж байгаа баха. Юу гарч дутагдахгүй юм аа. Энэ хөөрхи нэг л биш ээ. Хэрвээ бид нар ингэж яг хоёр категорид хүмүүсийг хувааж хэлвэл Есүс эцэг дагалдаж байсан 12 дагалдагч болон Паул Барнаб ч гэсэн энэ категорид орно. Паул юу гэсэн бэлээ? Би үлэн зэрмэн байж, хон ямааны арьсан өмч. Би хатачигдж, дутагдж. Зарим газар очихоор намайг баяр хөөртэй халагдаж шүлээж явах хүмүүс биш. Харин хавчлах хүмүүсийг би нэлтэх хэрнээ очдог байсан гэдэг бид нар хэлсэн. Хэрвээ бид нар янз бүрийн асуудалтайгаа байгаа хүмүүсийг хараад тэгж онцлоод эхэлбэл уучлаарай бид Паулыг ч гэсэн энэ категорид оруулна гэсэн. Гэхдээ Паул юу гэсэн бэ? Би зовлонтой баярлалаа гэж хэлсэн. Энэ зүгээр зовлонтой учраас гэж хэлдэг байна. Христийн нэрийн төлөө зовхон ч гэсэн баяр хөөр гэж хэлсэн. Давид ханаас юу гэж хэлсэн бэ? Үхлийн харанхуй хүндийгээр туулсан ч би хор хөнөөлөөс айхгүй гэсэн. Үндэ хэлэхэд түүний амьдрал үхлийн харанхуй хүндийг нэр олон үйл явдлаараасаа тохиолдсон шүү дээ. Гэхдээ Давид тэр үйл явдал донд үнэхээр манаа Бурханаас холдоо тэгээгүй харин ч зарим үеүүд Давид Бурханыг магтаж хүндэлж нулимс таагач гэсэн Бурханыг алдар шуурчсан гэж би боддог. Тэгтэл бидний амьдрал заримдаа юу болдог вэ? Амьдрал маань сайн сайхан зүйлүүд араасаа болоод ирэхээр халалуя гэдэг үг маань чангараад магтаалууд маань хүчтэй болоод харин амьдралд асуудал ирэхээр Бурханыг магтах урам зориг алдаж эхэлдэг. Зовлон дотор ч гэсэн, бэрхшээл дотор ч гэсэн, хавчлах дотор ч гэсэн эзнийг магтдаг, алдаршуулдаг тэр төрлийн хүмүүс нь харин Ром номын 8 дугаар бүлгийн 28 дээр хэлсэн ч юм. Энэ муу зүйл дотор ч гэсэн эзэн надтай хамт байгаа учраас эцэстээ миний сайнны төлөө байх болно гэдэг итгэдэг хүмүүс. Манай гэр бүлийн хувьд бол сайн сайхан гэж хэлж болох бүх мэдээ дууссан бай бас байсан шүү. Эхлээд юм ийм байдал анхны хүүхдэд төрүүлснээс гадаад өдрөөр муудсан. Ингээд эхнэр маань 2012 он гэхэд эмчилгээ байхгүй гэдэг онцлог гарсан. Өглөөрөөс орой өдөр хийх ёстой зүйлний өдөр өвчин амдаах нэг таслахгүй байсан. Өвчин амдаах нэг. Хүн өвчин амдаахаар амьдрах гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгээд заримдаа өвчин амдахгүй учраас давхарлаж юм. Энэ зүйл дотроос бид нар яаж сайн сайхныг харах байсан. Гэхдээ нэг гайхалтай зүйл нь би эргээд хараад эзэнд талах. Амьдралыг аз жаргалтай болгодог маш олон орц байна гэж бүгдээрээ бодъё л дээ. Тэр орцыг хэлбэл эрүүл мэнд, мөнгө төгрөг, итгэл найдвар, баяр хөөр, сайн найз нөхөд, халуун дулаан гэр бүл, хамт олон гэдэг олон орц. Энэ орцын ганцхан байхгүй болсноос болоод зарим хүмүүс бусад орцуудыг анзааралгүйгээр амьдрал хүлдээ утгагүй гэж ойлгодог. Тэгээд фэйсбүүкээр маш олон пост яваад идэх заримдаа би гайхдаг. Айгүй итгэл дүүрэн харагдсан итгэлийн хүүхдүүд бүх юм хоосон боллоо. Тэр энэ бүх орц байхгүй болсон гэсэн үг юм болов нэг юм байхгүй учраас тэгж бичсэн юм болов. Харин манай гэр бүлийн хувьд бол бид хоёр анх гэрлэгтээ бүрэн тарилгатай өөрийн гэсэн орон сууцыг хормын бэлгэнд авчихлаа. Түүнээс гадна өөрийн гэсэн бас жижиг бизнес байсан. Харин өвчнөд тэмцэх явцад эхнэрийн маань эмчилгээ 10 хоногийн эмчилгээл 4-500 сая болдог байсан. Бид хоёр байраа алдсан. Бидний хувьд бол үнцэнтэй гэж бодож байсан зүйлүүд нэг нэгээр алдсан. Хамгийн сүүлдээ газар аваад байшин барьсан байсан. Тэгээд эхнэр маань хагалгаанд орох гээд ойролцоогоор 60 орчим сая вон хэрэгтэй болсон. Зарж болох бүх зүйлээ бид хоёр зараад явсан. Газараа, байшингаа бүгдийг зарсан. Гэхдээ санхүү гэдэг нэг орц нь дундарсан. Дээр нь бас эрүүл мэндийг гэдэг тэр орц бас нэлээд тахад байсан. Эзний баяр хөөр дүүрэн байсан. Эзнээс бидэнд өгөгдөж болох бүх сайн сайхан бидэнд байсан. Тийм учраас яг эхнэр маань хүнд байх үед буюу 2012 онд бид Бурхны дуудлагыг аваад чуулгыг хэлсэн байна. Эхнэр маань алхах эсвэл хөлдөрөө зогсох гэдгийг хэл орноосоо бус чаддгүй байсан юм шүү. Тэгээд эхнэрийнхээ би өөрхийн тул 4 хөллөө эхнэр маань миний нуруунд дээр унаад тэгээд би босоод явдаг байлаа шүү дээ. Яг тэр үед бид нар чуулгыг хэлсэн. Энэ зүйлүүдэд харуул эхэлж чадахгүй шүү. Гэтэл бусад орцууд нь хангалттай байсан.
Өнөөдөр байгаа далавчтай юм шиг маргааш нисээд явждаг тэр олцоос бол амьдралын бүх зүйл өрнөд байгаа юм шиг бид нар аашаад байдаг шүү. Санхүү, эрүүл мэнд, нэр алтар гэдэг эсрэхлэн зүйл байна. Гэтэл эзэн тантай хамт байж эзний үг 24 цагийн хизээч дэлгээд үнссэн тантай ярих ерөөл. Дээр нь итгэлийн гэр бүл дотор эдсэн болоод сүмж хуулган итгэлийн ахын дүүс Библийн сургуулийн хамт олон дундаа байна гэдэг нь баярлалаар том орц гэж бид нар харж сурах хэрэгтэй гэсэн. Харин энэ зүйлүүдийг харж эхэлсний дараа юу болсон гэж нөгөө өвчин санхүү бид хоёрын амьдралын баяр хөөргийг булааж чадах байсан. Хүмүүс харах юм бол өрөвдмөр хос байсан л да. Эхнэрээ өрөөд гудамжаар яваад эхнэрээ өрөөд дэлгүүрсдэг байлаа. Захтай үр явдаг. Үрээл тэгээд авчиад авторн дээр нөгөө юм зардаг хүмүүсийн авторууд байдаг ш. Тэрэн дээр сайхан суулгаж байгаа болцсон сүлж үзээд би тэр баяр хүртээс. Зарим өөрөө эхнэрээ өрөөд салхин гарахтаа би бүжгэлдэг байлаа ш. За ирэглээ шүү хаа сайн бараарай ш гэж ирдэг. Ах дүүс нь бидний амьдралд боддог бүх муу зүйл дотор ч гэсэн эзэн бидний төлөө бүгдийг сайнаар эргүүлж чадах нэг гэдгийг тодорхой. Амен. Би нэг хүний түүхийг дандаа боддог яг энэ хэсгийг бодоход. Нэг ядуу бэлэвсэн эмэгтэй байсан. Маш олон зовлон туулсан. Тэгээд өөрөө ядуу бэлэвсэн эмэгтэй маань тэр олон зовлон туулсны эцэст мөнхийн эзэнтэй уулзаж аврал авч зөөрлийн аргагүй баяр хөөрөөр дүүрсэн. Ард үлдсэн зовлонгоо бүгднийг мартсан юм шиг амьдэрсэн гэсэн. Гэхдээ түүний хувьд бол санхүүгийн тал дээр олон асуудал бэрхшээл байсан. Тэрний нэг нь юу гэхээр өөрийн гэсэн орон байхгүй. Тэгээд нэг нийтийн байранд унгархаан өрөө түрээслээд амьдэрдэг гэж. Тэр өрөөг түрээслээд амьдарч байх үедээ бас эргэн тойронгоо хуршүүлдэг өнөөх нийтийн байрны эзэн сайнадаа ярьдаг гэж. Маш их баяр хүрдэг. Харин нөгөө нийтийн байрны эзэн нь өнөөх ядуу бэлэвсэн эмэгтэй үргэж гоорчж бас доромжилж багтаваа ханддаг байсан. Чиний бурхан гэр амьд юм бол чи яг тийм ядуу юм бэ? Чиний бурхан агуу юм бол чи яг манай нийтийн байрны жижиг өрөөг түрээслээд амьдраад байна. Гэж тандаа янз янзын үгээр хатгадаг байж. Нэг өглөө ядуу бэлэвсэн эмэгтэй маань ямар ч хоолхонсгүйсэн. Дээр нь хоолхон судалдаж авах ямар ч мөнгөгүй байсан. Тэгээд өнөөдөр ядуу бэлэвсэн эмэгтэй маань босч ирээд эзний өмнө сөхрөн суугаад эзний хүндлдэг нэм гарагийн өглөө залбирч. Юу гэж залбирсан гэхээр их эзэн минь би ямар ч хоолхон судалдаж авах мөнгөгүй боллоо. Тэгээд би таньдаа найдаж байна. Та охиноо хоолхонсээр хангаж байна. 5 кг крем ах, 5 кг удаа, 5 кг төмс, шинэхэн барьсан талах, дээр нь бас талхан дээр түрхэж идэх амттан хангаж өгөөч гэж залбирсан. Харин түүнийг дөнгөж залбирч эхлэн гот өнөө ядуу бэлэвсэн эмэгтэй янз янзын байдлаар дайж тавшиж гоошилдог байсан нийтийн байрны эзэн коридороор явж байгаа сонсч. Тэгээд нийтийн байрны тэр унгархан өрөөний нэмхэн хаалхан дээр очиод чихэн тавьж байгаа чансан. Өөрөөсөө тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд за энэ нөхрийн итгэлээр нэг жоохон тоглоод гэж бодсон. Тэгээд өрөөх залбирх нэг нэгнгүй бичиж авсан. 5 кг крем ах, 5 кг цагаамудаа, 5 кг төмс, шинэхэн барьсан талхан дээр түрхэх хамттангууд гэдэг. Тэгээд өөрийнхөө дэвтрийг тэгээд өнөөх нийтийн байрны эзэн өрөөрөө явжээ. Харин өнөөх бэлэвсэн эмэгтэй маань залбирч дуусаад их эзнийгээ хөндлөхээр цуглаан руу гарсан. Харин өнөөх нийтийн байрны эзэн томодолгүй томхон тор аваад ойрхон байгаа хүнсээ зөхөр явсан. Нэг нэгэнгүү тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирж байгаа. Нэг нэгэнгүү бүгдийн тоо ёсоор авсан. Тоо ёсоор аваад зогсохгүй нэмээд нэг том сагс авсан. Өнөөх сагсандаа нэг авсан бүх юм хийгээд яг бэлэг шиг боож бэлдээ өөртөө байгаа илүү түлхүүрээр хаахын онгоолгоод тэгээд ширээн дээр нь тавьчихсан. Хэсэг усаны дараа амандаа багтанд баялаад өнөөх ядуу бэлэвсэн эмэгтэй гэртээ ирсэн. Хаалхан онгоолгоотаа дуун чангарсан. Аллилуйя! Тэгээд очиод онгоолгоотаа нөгөө шинэхэн барьсан талханаасаа нэг хазаад баярлаад буу юм болжээ. Түгээр байхгүй тэр чигээрээ гүйж ирээд нийтийн байрны баян эзний хаалгыг төгссөн. Заавал нийтийн байрны эзэн хаалгаа онгоолсон ч өөдөөс нүдэн ассан нөгөө эмэгтэй энийг зогсож. Тэгээ юу хэлсэн гэхээр та миний бүхнийг байхгүй гэж хэлээд байлаа. Намайг дагаад юм. Ингээд өрөөгөө дагуулж очижээ. Очоод юу болсныг нэг ингэв ярьж. Би өнөө юу ч хоол хүнс болсон байлаа. Хоол хүнс судалдаж авах ямар ч мөнгөгүй болсон байлаа.
Харин би хийсэн байна залбираад харсан. Цуглаанаа дуусаад ирэхэд хийсэн маань юу миний ширээн дээр тавьсныг харж байна уу гэж. Харин өнөө нийтийн байрны баян эзэн хөхрөөд нь үрж. Өнөө хэмжтэй шоолж инээж. Тэгээ юу гэсэн хэрэг? Та нар яахаа ямар нэг юмны давхцал болонгууд миний эзэн хандлаа бурхангаа юу гэж ашигладаг юм бэ? Үннийг хэлэхэд наадхын чинь чиний бурхан биш. Харин би чамд өгсөн. Чамайг итгэхгүй байж магадгүйгээ би бүр кафтанзээ аваад ирсэн. Баримтыг аваад ирсэн. Тэгээд нэг үзүүлж. Өнөө баримтыг харж зогсон эмэгтэй маань бүр их баяр хөөртэйгээр чангаар хашгирсан. Халелуя! Эзэн нэгийг ч дутаагаагүй байна. Хэрвээ бурхан хүсэх юм бол өөрийнхөө хүмүүсийн төлөө чөтгөрийг хүртэл ашиглах юм байна. Халелуя! Эзэн хүсэх юм бол таны амьдралд байгаа асуудлуудыг таны амьдралын төлөө ерөөр бурхан ашиглаж чаддаг юм. Амен. Тэгэхээр автус бидний амьдралд тохиолддог бүх муу зүйл таныг сууж байх чинь замаас чинь ухрах олон шалтгаан өргөж босгож ирэх бүх муу зүйл асуудал бэрхшээл энэ дотор ч гэсэн бурхан эзэн таны сайнны төлөө байхад гайхамшгуудаа эдгээд болох хэрэгтэй. Бүгдээ дахиад хамт хэлье. Бүх зүйл. Амен. Бүх сайн зүйл, бүх муу зүйл эцэст бидний сайнны төлөө. За харин эцэст би хоёр чухал зүйл хэлээд дуусна. Энэ амлалт хүн болгонд хамаатай амлалт биш ээ. Тэр бидний хэлсэн нэтгэдэг Библийг өдөр шөнөгүй уншдаг, Библийн сургуульд явдаг ойлгомжтой ч хамаатай зүйл биш. Харин хоёр зүйлтэй холбоотой үнэтэй хамаатай зүйл. Эхнийх нь эзнийг хайрладаг. Эзнийг хайрладаг хүний амьдралд тохиолддог бүх зүйл. Эзнийг хайрладаг, эзний жигшдэг зүйлийг жигшиж, эзний хүсдэг зүйлийг үйлдэж, эзний таалдаг зүйлүүдээс зурж, эзэнд таалагдгүй зүйлүүдийг орхидог хүмүүст хамаатай амлалтай байсан. Эзнийг хайрладаг. Үг яриа, үйл хөдлөл, амьдрал бүх зүйлээс нь тэр хайр илэрхийлэгдэж байдаг хүн хамаатай амлалт. Амен. Таны амьдралд ямар нэгэн асуудал ирвэл та нэг зүйлээр сэтгэлээ шалгах ёстой гэсэн. Би эзнийг хайрлаж байна. Миний хийж байгаа үйлдэл эзнийг хайрлаж байна. Би эзнийг хайрлсан хэмээр байна. Хэрвээ та эзнийг хайрлаж байгаа бол таны амьдралд тохиолдож байгаа асуудлууд чинь ялалтай байдаг гэсэн. Асуудал шийдэх нь олон биш байх юм шиг. Харин бид эзнийг хайрлан түүний явсан замаар алхаж өгнө гэдэг нь болно. Эзнийг хайрлан гэдэг бол яг энийг би өөрийнхөө амьдрал дээр заасан нөгөө эхнэрээ л ярих гэдэг юм шүү дээ. Эхнэрээ хайрлахтайг адилхан гэж би бас боддог зарим талаар. Би эхнэртэй хайртай учраас эхнэрийнхээ дургүй олон зүйлийг хийхээ болсон. Хайртай учраас. Эхнэртэй хайртай учраас харин дуртай олон юм хийж өгдөг болсон. Хайртай учраас. Хүмүүс биенийхээ хайрлж байгаа гэдэг нь зүгээр хушуугаа нийлүүлэхийг хэлэхгүй шүү. Харин биенийхээ төлөө амьдарч, биенийхээ төлөө зарим зүйлийг орхиж, хайртай хүнийхээ төлөө зарим зүйлийг өөртөө төлөвшүүлэхийн төлөө хичээхийг хийж. Эзнийг хайрлах гэдэг нь яг л үүнийг хийж. Эзний төлөө амьдарч, эзний хүсдгийг үйлдэж, эзний жигшдгийг хайхыг хийж. Ингэж амьдарч байгаа хүнд хамаатай амлалтай гэсэн. Хэрвээ та эзнийг хайрладаг бол эзнийг хайрлан амьдарсаар байгаа бол цаашилж эзнийг хайрлсан үүднээс шийдвэр гаргаж ярьж үйлдэж сурах юм бол энэ амлалтын дотор, энэ үгэн дотор таны нэр зовж явна гэсэн үг. Амен. Хоёр дахь түүний зорилгын дагуу амьдарч байгаа. Түүний зорилгын дагуу амьдарч байгаа. Исая номын 55 дугаар бүлгийн 9-р ишлэлээр хэлэхдээ тэнгэр газраас өндөр байдаг шиг. Эзний төлөвлөгөө биднийхээс хамаагүй агуу гэж хэлсэн. Бид заримдаа эзнээс гуйдаг зүйлүүд нь эзэн бидэнд өгч байгаа зүйлүүдийн хилтерхий юм шиг санагдав. Тийм учраас Есүс эзэн Матай номын 6-р бүлэг дээр юу гэсэн хэрэг таны хүсэл биелэх болтгоо гэж залбирсан дээрээ гэж хэлсэн. Амен. Эзний хүсэл таны амьдрал дээр, таны гэр бүл дээр, таны улс орон дээр та бидний амьдарч байгаа энэ улс орон биелэхийн төлөө амьдарч байвал таны амьдрал тохиолддог бүх зүйл эцэстээ таны сайнны төлөө байлаа гэсэн. Амен. Бүгдээ хажууд байгаа найз руу хараад эзнийг хайрлаж
түүний зорилгын дагуу амьдрья. Бүгдээ эзний өмнөрөө хамтдаа залбирая. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүх зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. Эзэн минь, бид таны өмнөрөө хоёр зүйлийг танаас хичээн бүлэн жохолчлон гойж байна. Таныг хайрладаг хүн болох туслаач. Та биднийг хэрэг хайрлаж байгааг илүү сонирхож, эсвэл би бусдад хэрэг хайрлагдаж байгаа гэдэг дээрээ төвлөрдөг ус. Бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун бодлороо эзэн таныг хайрлан амьдардаг хүн болоход туслаач. Бас таны зорилгын төлөө амьдардаг хүн болоход туслаач. Эзэн минь, биднийг яг ийм дүр төрхөөр та юрууж өгөр. Ром номын 8-р бүлгийн 28-р ишлэлээр хэлсэн ч таныг хайрлаж, таны зорилгын дагуу амьдарч, эзэн минь тэд амьдралынхаа бүх өдрүүдийн туршид өгсөж байсан ч, уруудаж байсан ч, өндөр дээд газар байсан ч, нам доор газар байсан ч, эд материалаар хангагдж дүүргэгдсэн ч, бас гачигдад дутагдсан ч, эзэн минь таныг хайрлаж, таны зорилгын дагуу амьдрах, амьдралын бүх өдрүүд нь ялалтаар төгсдөг хүмүүс байгаад бидэнд туслаа. Бүх халтрыг танд өргөе. Бидний гмийн төлөө загалмаа дээр хүч дахин амилсан. Бидний баяр хөөр хүч чадал мань болсон. Бидний урам зориг болсон. Үлгэр дуурайлал бахархал маань болсон. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч. Амен.